Яагаад заавал энэ хэргийг өөр дээрээ хүлээх гэдэг юм бол энд нэг л учир байна да. Дэндүү ах намайг байлдаж хандвал чи сумалтаагүй. Би сумалтсан шиг ойлгов. Тэгсээ бийж болохгүй. Би өөрөө хий бол цол борол хоцрно. Харин чи бол сургуульч амьдралч хоцрно. Тэгж болохгүй. Тэгсээ би өөрөө чи миний хийгчийг хий. Ахлагч дэндүү сумалтсан. Чамтай үрээ байхгүй. Үгүй. Энд чинь цал буурхаас чи их ноцтой хэрэг болчиход байгаа юм шүү. Чи ингээд худлаа хэлээд л яваад байгаа уу? Би үнэн хэлийг зөндөө болсон. Дэндүү ахлагч болж гээл байгаа. Үнэн хэлээ гэд дэндүү цагаатахгүй. Дээрээс нь нэмээд ганд үл гэдэг хүн хэрэгт орж бөө юм бол хөгш настай ээжигээ бодгойл уурлаад байгаа. За ойлгомжтой. Тэгэхээр байдагч ганд үлээ. Чи надад ярьсан энэ бүхнээ нотолж ярих хэрэгтэй болох юм дээ. За баярлалаа. Гандвал өвчтэй хийгээ авч явах гэж зүтгэж байгаа залуу. Би тийм хүний хэрэгт оруулж чадахгүй. Чи тэгээд хүний өмнөөс хэрэг хүлээх гээд байгаа юм уу? Чи өөрийнхөө амьдралыг сүйдэх гээд байгаа нь ойлгож байна уу? За сүлдээ тавьж суу. Гүтэн яах вэ? Чи амьдралаа сүйдэж болохгүй ойлгож байна. Танаа найзууд чинь тэр залуу туслаад ажил дээр явна. Гүтэн өнгөлөж юу? Сүүл тэнд өдөр байна. За би маш чухал ажилтай байна. Чамраа би эргээ залгах гэх үү? За би эргээ залгая. Тамирагч хийвэрэл юм. Гайгүй. За энэ яах вэ? Гүтэн бид нар чиний төлөө хийдэг. Ойлгож байна уу чи? Дэндвэ. Чиний найзууд чинь тэр залуу туслаад гундахгүйгээр аваа явж дөнгөхгүй л үдээ. Тийм биз дээ. Тийм шүү дээ. Би маллаад явчихч дөнгөн. Харин ганд бол өвчтэй ихтэйгээ хамраараа газар хатах шүү. Дэж тухай хүүгээ хэрэлт орсныг мэдэх юм бол харамчч мэдхэр өгш юм байна. Ер нь шүү дээ. Хүний өмнөөс хэлс хэрэг хүлээгээд насан туршдаа нэрээ зөвтгөлнө гэдэг чинь нэг их ухаалаг алхам биш дээ. Хэрэггүй яг уу? Гачи ерөөс ингэ хяналтын шийдвэр гаргах шүүхэд гомдлоо. Хамгийн зөв шийдвэр ээ. Даарч гэнэ үү? Маргааш танкныхаа дэргийг зогсож ийн гэж бодох. Дээзэл хүрсний өнөө үлдээ. Сайхан. Ой.
Хараа вакцинуудыг бүгдийг аваад ирсэн. Энэ чи юу юм бэ? Ямар шиг вэ? Өнөөдөр ямар өдөр лээ? Харин ямар баяр болоод ийм гоё баярын ширээ зассан байгаа юм болоо. Тийм нэргөө. Өнөөдөр инээд усаад юм бэ? Тийм. Резен хот Гагарны годомж. Гэрлэлт бүртгэгт очоо. Өнөөдөр миний охин аав ээж харийнх нь гэрлэлтэд бүртгүүлсний баярын өдөр юм биш үү? Аав мартчихжээ. Илэлтэй бүтүүлсэн гэж баяр байт юм уу? Яашгүй яах вэ миний охин? Тэгвэл хүмүүстэй дуудаж хүмүүс сундаарсан билүү гэж. Энэ охины ярьцгийг бас ээжгээ бэлхэн дуртай юм уу аа? Чи саяхан төсөөд рүү тэмдэглчихэд дахиад бэлэг авах гээд байгаа юм уу? За. Боо цаа хүлээж аваад идчих. Чамаг Орос ирэхэд манай ангийн Андрэ чамд бараг дурлцсан баха. Чам руу хараад нүд салгалгүй ширтээ иддэг байсан. Тэр үед гоё ээжээ хойлохны амралтаар яваад л. Нуурын бүсэн дээр чаргаар гулгаад л. Амралтаар анх оны чамдрыг очиод буцаад амиглах явах ямар хэцүү байсан гэж. Харин тийм ээ. Би ч гэсэн чамайг маш их санав байсан. Ер нь хоолох туссан хүмүүс биед улам хайртай болдог баха. За хайраа марцсан дуучлаарай. Баярын өдөр. Ихтгэл дуулыг оройн бэлгэн байсан. Өдөртний холбоо командштабын хэрэг сургуулийн холбоо хэлийг арчсан шаардсан басида. Өнгөн хамгаалтыг өчөө. Агарын гисаа бод. Агараа. Үгүй. Кожи, нэхтэй. Босоо бүгд Байлаа. Айчудаа. Үргэ айчудаа гэдэг шүү. Айчдүши. Уршаа. Цагийн байдлыг хүлээд байнгын байрлалаас 7 толгой асар бүрдэн маягийн уулын чиглэлд Хөдлөө үйлдвэртэй өнөргөө. Бүтээл засгийн дараа хоёр маршрут харьцуулах даруул. хөдлөө. Төө дээрэн байдлыг ямар сонсов хариу үлээ. Их цагийг 15:33 16:26-гийн За, цагийн байдлын тухай шинэ мэдээлэл. Хүмүүрдээ хөөч юм уу? Яаж? Гүцэтгэв. За, бүтээл засгийн дараа цагийн байдлын өөрчлөлтөд маршрутыг өөрчлөх шаардлагатай боллоо. хөдлөө. Загчаа энэ ч маршрут аруу, нөөц маршрут аруу. Нөөц маршрутаар төлөөлөө.